뭐 이러면서 답답 말을 гэж. Тэгээд намайг subscribe хийсэн бол тэгээд хэдүүлээд нэг гэсэн үг шүү дээ. За өнөөдөр миний YouTube-ийн энэ бичлэг жоохон бусдаас өөр байна. Тийм. Бусдаас жоохон өөр гэдэг нь юу юм бэ гэж. Би нөгөө нэг ерөөдөө юм Instagram дээр бол анх би нэг юм жоохон fashion төрлийн контент хийж, fashion content хийж ер нь эхэлсэн байхгүй одоо жил гарсан болж байгаа. Тэгээд YouTube дээр яаж энийг оруулах вэ? Ер нь ингэ YouTube дээр би өөрөө дуртай юм хийгээ хүмүүсээс айгу олоо да. Олон тийм нэлээд олон хүмүүс тэгсэн байсан. YouTube дээр ингээд гоё урт fashion content оруулаач гэдэг. Энэ айгу хэцүү байт юм байна. Яг л уцаа хөндлөнгөр бичих гэхээр энэ чинь би өөрөө багтгаа байж тийм байна. Асуудал нь тэр нэг юм бүгдийг болж бичих юм уу? Яах юм уцаар бичих болохоор нэг жоохон асуудал их байдаг юм байна. Ер нь нэг л болж өгдөг нэг эвгүй харагдаад байдаг юм байна. Өнөөдөр ямар ч тач ихнийхээ try хийж үзэж бодоод миний ихний YouTube-ийн маань ингээд юу юм бэ? Та юу гэж мартчихваа. Мартчихдаг байхгүй юу? Насны дороотлын шүү энэ нэрээ бүр хэцүү байна. Оо бицта үлсэд хэлчихээс үг идчихин гэж байхгүй үстэй ч тоо. Нэг Instagram дээр хийдэг fashion read байдаг байхгүй надаа мэдхгүй хүмүүс байж л байгаа хэрэг би тэр хүмүүс тий намайг ирүү гэдэг шүү гэж ингэ дорж байгаа. What the fuck би сая юу яриад юун тунтаар юу оруулж байгаа. Ямар өвчтэй шээсвэ. Өдөө би уруулаа бодчихлаа. Дүнгийн би сэрээд ерөөхдөө нэг тийм их үзэр тань л тавсаа тэгээд уруулаа сайн өнгөлчлөө хатаад харна. Энэ уруулыг хардаа. Надад тийм нэг fashion content ямар ч тач ингээд би YouTube дээр ингээд нэг дугаар болгоод оруулж үзье гэж бодоод энэ миний туршилтын видео та нар таалагдах гэсэн би мэдэхгүй байна. Гэхдээ ямар ч би Instagram дээр бичлэг хийдэг шүү дээ. Хийдэг байхгүй юу. Тэгээд үзсэн хүмүүс л мэднэ, үзээгүй хүмүүс л мэдгүй байх. Тэгээд би тэрийг нэг жоохон яг юм үнэн бодор нэг юм хүн болдог доо ч юм уу. За тэгээд ерөөдөө нэг юм би өөр амар чалцах дуртай Instagram дээр ингээд дандаа нэг юмнууд ингээд хасаад оруулчихаар амар ядраад хэцүү байгаад идэг. Тэгээд ингээд ерөөд хэцүү байгаад идэг. Тэгээд тийм учраас би YouTube дээр ингээд бүтэн дээр нь сайхан чалчаад ингээд сайхан дураараа юм миний сууг юм ч одоо өөр хэнийг чалчуулах уу тийм үстэй. Тэгээд ингээд олон 7 онгоцоод ингээд жав хийгээд ингээд нэг юм YouTube-ийн дугаар хийж бодоод тэгээд одоо хэлэх гэж байна. Тэгээд миний бичлэг хүлээж үздэг хүмүүстэй care хартай шүү. За одоо их өнөөдөр би тэгтээ нэг юм өдөр гэдэг чинь нэг юм хийн тарц өдөр гэдэг. Тийм өдөр байна. Тэр нь ямар өдөр вэ гэхээр би нэг юм тод өнгийн улаан өвчгүй юм алцгарын өмсөд юм нэг юм тод өмсмөр бүр ингээд нэг юм яг л үнэхээр л юм улаан бомдор болох гэдэг юм яах гэдэг. Тэгээ тийм хуцаад өмсмөр байна. Тэгээд би бас үнэндээ сандаж жишээ би нэг юм Temu гэдэг нэг балаарсан юмнаас нэг юм $17 нэг өмд авсан юм. Улаан онгортой. Тэрийг өмсмөр санагдаад. Тэгээд тэрийг би дөнгөж сая манай гэрт ирээд тэгээд би ингээд удаас нь задлаад үзлээ гэсэн чинь яг үнэндээ Temu-гээс юм авсан чинь фейлддэг шүү дээ фейлдсэн бицтааш юм ирсэн. Тэгээд та нарт харуулъя одоо. Бид энийг яаж бариул та нарт илүү тод сонсогдох юм бол энэ хэмэг яах юм. За. Тэгээд би одоо ингэ суудсан байна. Газар чаваас нөгөө нэг үтгчтэй өндлээд гэж бодсон. Угаас нэг бичлэгэндээ камер тайтайгаа ингэ нэг тааруулж харагдаад суудсан байна. Энэ нэг юм өмд авсан чинь одоо нэг юм цасны өмдний юу юм аа. Цасны өмд шиг тэгсэрнэ юм нимхэн цасны өмд юм аа. Тэгээд доор л нэг чирэгдэж энэ нэг уяа ингэ чирэгдэж мэр дөрөөс болохгүй тэгээд өмссөн байхад бүр нэг угаасаа хараал ийцэн хямдхан харагдаж байна. Би та нарт өмсөж үзүүлье. За би микро тавиад өмсөж тийм. Ялбар юм урт халааттай байна. Тэгээд тэгэхгүй бол одоо энэ чинь нэг YouTube ч бас хамаагүй нүцгэн шалтан гараад иж болохгүй Instagram шиг гэж бодоод би юм урт халааттай байна шүү. Намайг ойлгоорой. Йоо. За ийм улаан байгаа байхгүй юу? Энд дээр камерт орохын тулд би баг гэрээс ингэсээр гараа явах юм шүү дээ. Энэ бүр биш ээ. Яаж ч бодсон бүр ингэж яаж чарсан биш байна. Тэгээ би толио ийш навчирч байгаа. Тэгэхгүй бол нэг өөрийгөө харж чадахгүй утас хэвчээ холдоод өндөр настай гуучлаарай. Ингэж чи толио түрүүнд хажуудаа ингэ тавьчих нэг юм өөрийгөө нэг юм харгалах гэдэг л да. За уучлаарай ингэ. Төрс нь харагдахгүй ч ингэ яриад байсан гэж. Тийм өмнөд ингэ бүр ингэ яаж чарсан бүр биш ээ. Тэгээ нэг юм өө бас бичлэгэн дээр гайгүй харагдаад байна. Яг үнэндээ ингэ амьдрал дээр энэ хараа энэ минь ингэ юм утас ингэ нөгөө нэг юу сэмрээд гарч ирлээ тэгж мэгцэн тэгээд ингээ өмсөө гарах юм бол угаасаа би ингээд бүр ингээд нэг харваажийн хямдхан өмнөд байгаа нь мэдэгдээд байна. Гэхдээ ингээд бичлэгэн дээр бол үнэхээр дайггүй харагдаад байна. Хамгийн аимшигтай. Тэгээ би энийг солиод надад энэ улааныг солиод би цагаан өмд өмсөөд тэгээд тийм их өмснө гэж бодож байна. За би танаас энийг солиод хэдүүлээ цагаан өмд өмсцгөөе. Би энэ улааныг бол өмсөж гарч чадахгүй. Яг л энэ зүр бичлэгэн дээр ингээд нэг юм харагддаг шнэ амар дайггүй харагдаж марагдаад хууд. Тэгээд зүр цагаан өмд энэ цагаан өмд өмсөөд тэгээд дээр нэг юм улаан гоё аксессуар үзөөгээд тэгээд нэг юм гоё юм алцгарын өмсөж үзүүлье. Үзүүлье гэж шиг. Хинч үзийг эвэхт чинь. Тэг гол юм хуц гэж. За тэгээд би нэг цагаан өмд өмсөе гэж бодоод энэ цагаан өмдийг өмсцгөөе. Окей. Энэний материал бол угаасаа гал. Тэгээд угаасаа энэ айн гоё өмд. Айн гоё. Энэ нас шинэ өмд. За тэгээд би нэг угаасаа гоё гэж бодож авсан учраас одоо энэ өмсөе.
Би нэг гоё видео авсан учраас одоо нэг өмсгөө би нэг бас буруу харж өмсгөл бас бүх сошноо гаргаж болно нэг Instagram YouTube чинь намайг блоклаж болох тий. I love it. Энэ цагаан болж байна. Би цагаан болчихтой нэг жоохон хойшлоо. Look at that. Эний материал бол угаасаа хамаагүй дээр тэгээд ийм харагдсан хүртэл амар юм илүү гоё харагдаж байна. Энэ улааныг бол бүр хараад идэг хайр мөнгө. За тэгээд энэ цагааныг өмснө гэж бодож байна. Энэ камерыг би ер нь бас юу яах юм бэ нөө? Яцгаар. Энэ камерыг би ер нь яах юм дээшлэх юм яхан түрлэж байгаа. Нэг сонирн баад. Oh yeah. Ингээд ингэчээ тэгэхгүй бол нэг л болохгүй байна. За одоо ингээд хуцаа юу ч юм. Камера өргөчлөө. За тэгээд ингээд иймэрхүү цагаан өмсгөр болж байна. Нэг тал харагдаад ах юм аа гэх хэцүү юм аа. За дээгүүр болохоор би адилхан юм цагаан өнгийн ийм нэг бодол би нэг зарим миний YouTube-ыг үздэг хүн бол мэднэ анзаарна гэж юу гэсэн ч үг юм. Яагаад аар алгаач вэ? Йоо хөс бас гажууд унлаа юу болоод байгаа юм бэ? Энийг миний YouTube-ыг үздэг хүн бол энийг мэднэ. Би нэг юунаас авсан шүү дээ. Эцэн дэмэс нэг хүүдээ авахын оронд авсан тэнийг бодоолог. Нэг юм гэрэлтдэг юм. Биш эцэн дэмэс Uniqlo-гоос авсан юм байна тийм. Эцэн дэмэс нэг хүүдий $35 байлоо. Хүүдий $45 байсан юм. Тэгсэн чинь би хүүдий $45 за жоох үнэтэй ч юм уу за яш гэж алцгаж байсан. Энийг очиж $35-оор ийм бодоолог авчвал яах вэ? Заримдаа ч би өөрийгөө ойлгохгүй юм аа. Юун та нар намайг ойлгох. За дэвэр энэ цааныг өмсөе. За нэг арай Энийг ингээд шивээс ингээд гэрэлтэж харагдаж байгаа зү. Тэгээ би энийг тэгж бодож авсан юм уу чаавс. Сайндаач алцгах гэж авсан хар биз давгаа. За тэгээд нэг иймэрхүү харагдаж байна. Нэг гоё харагдахгүй байгааг би мэдчихээн. Гэхдээ хэдүүлээ нэг зүгээр ингэж өмсөл угаасаа нэг тийм алцар харагдахгүй шүү дээ. Байдаг л ингийн л. Энийг бол иймэрхүү хувцыг бол чийж хөмсч чадна. Заавал би нэг YouTube дээр нэг оруулаад авах шаардлага байхгүй. Нэг байдаг банана джинс, байдаг t-shirt өмсөөл тэгэл байх юм бол ер нь үгүй тэгэл хүн илүү сонирхолтой юм үзэн үсттэй. Ер нь бол хүн ингээд сонирхолтой хувцас өмсөж байгаа хүн илүү сонирхолтой харагдана үсттэй. Тэгээ миний Instagram, Facebook дээр ерөөхдөө дийлэх юм байдаг юм уу? Нэг юм зүгээр энэ хувцас чинь гоё, тэр хувцас чинь гоё юм. Ингэж хувцал гоё юм гэж надад тэгж хүмүүс ингээд миний бичлэгийн дор комент хэлээд байдаг. Үгүй би ер нь бол надад ямар хувцас өгтгийг би өөр угаасаа хангалттай мэдж байгаа. Тэгээ та нарт ингээд гоё сонирхолтой байх үднээс ингээд би Facebook дээр ингээд ийм жоохон сонин содон юм өмсдөг байхгүй юу? Тэгсэн чинь хүмүүс энэ гачин байна, энэ зохихгүй байна мэн. What the fuck? Би зүгээр л ийм контент хийгээд байна шүү дээ. Ийм сонирхолтой контент хийгээд байна. Ойлгож байна уу, ойлгохгүй байна уу? Тэгсэн чинь баг надаас нэг ийм зүгээр гудам зөрөөд өнгөрдөг нэг юм батагийн стилийг хүсэж байгаа мó яагаад байгаа юм. Гэхдээ тийм юм бол би ер нь бичлэг хийж яадаг юм болий. Уурлаад гэлгүй. Өвчтэй гэж юм аа гэж. Өвчтэй харагдсан юм аа. Тийм за тэгээд энэ одоо нэг батагийн цагаан өмд бодолтгийг хідүүлээ жоох юм алцгаар сайси тэгээд ийм энийг улаан юмд тороодох лайтай юм би цаашаа даа царан бот юм чи. За гэхдээ энэ амар уучлаар энэ камернаас болж шүү. Би жижигхэн үнэн. Гэхдээ энэ бол бүр намайг метр 50 юм шиг харагдуулж байна үнэндээ. What the fuck таалагдахгүй байна. За яг хөө тэгээ одоо хэдүүлээ энэ нэг чулгаа цагаан лүкээ жоохон тод болгоцгоо ихлээ. Би одоо ямар их муцдаг юм бэ биз та. Заран. За ингээд левчик. Энэ ингээд левчик шок. Одлаа. Энэ юу шүү? Өмнөдний нөгөө нэг юм теле шиг гэх юм уу? Нэг тийм байдаг. Би одоо энэ улаан гэдэг байгаа нэг зүтгэе. Энэ гэхдээ нэг л байж гараа юм. Миний дотор хувцсны бишээ. Гинт ингээд ёо энд энэ багтах гэж стлээ болчихно. Энэ одоо ингээд юм блүү өнгө гарч ирээд байгаа. Энэ ерөөсөө биш ээ. Би бүр
улаан дотор хувц өмсрөхтэй юм байна. Яг би одоо ингээд нэг улаан жижиг ингээд детайлууд accessory гэх нь хаашаа. Тэгээ ерөөхдөө нэг улаан юмнууд хэрэглэх байхгүй юу? Тэгэхээр энэ бандаж болдгүй. Юу яг юу вэ? Им blue Lacoste баадах. Энийг тайлж хаад би оронд нь улаан дотор хувц өмсөдөг. Төрүүлж байгаа. Түр зөксөөч sorry. Бандажгаас солихож бас үзүүлэх нь хайшин тий. За би иргэд ирлээ ш. Иймиг өмсчлөө. Ийм улаан дизел өмсчлөө. Энэ нь арай өнгөнд харах юм шиг байна. Миний ерөнхийдөө өнөөдрийн стил дээр. Иймиг өмссөн байна. Одоо цагаамд өмсч харцгаая. Дэрэрүү. Яа. Мускүтэцтэй бити. Тэд болгоо юм. Яг тэгвэл илүү тод анхаарал татсан дээр шүү дээ. Угаасаа л юм алцгарын өмснөр бол алцаад л өмсч чадахгүй болж цацарайлаад нөгөө нэг байдаг шулуун джинс Jordan бүзээ өмсөд жорлон лугаа алах та миний төгш. Нэг иймэрхүү баг зэрэг гэрэлтдэг учраас албаар улаан тэгсэн хэрнээ улааныг өмсч шалтгаан нь одоо ингээд ерөөхдөө та нарт харагдах болно гэж найдаж байна. Энэ гэрзэн нь бүр ингээд лайтай юм а. Ийм ирзэнтэй өмдний энэ чирэгдээд идэг юм шүү дээ. Энийг хөлөндөө ороодсон дээр байд юм байна. Ер нь би ингээд орооч. Ингээд ингэчүүл энэ нөгөө нэг газ чирэгдээд авахгүй юм биш үү? Эртхэн бодож байхгүй яава. Сая л ухаарлаа. Энэ ингээд чирэгдээд гадар готлон дээр ингээд идэгтэй гол руугаа чихээр тухаад тэр чи зүгээр ингээд хоёр ороогоод ингээд хөлөө ороочих юм бол ингээд энэ ухааныг жах орой л ажиллаад ах юм. Бастарч. За тэгээ нөгөө нэг улаан левчик шиг юм а та нарт зүүж үзүүлье. Энэ бол яг үндэ левчик бол биш байгаа шүү. Энэ бол яг юу гэх юм бэ? Бүхсний левчик гэж хэлж болно. YouTube яг юу болоод байгаа юм бэ ч доо. Энэ нэг юм хөндлөн хизээч юм хуц өмсч үзээгүй нэг бишээ ерөөсө бүх юм болохгүй. Йоо гэж. За харагдаж байгаа зү нэг иймэрхүү алцаар واخгүй юу? Sorry би заримдаа өөрөөсөө ч айдаг. Ийм бала юм хийгдээдгээс гэж. Тэгэхдээ одоо яг хөтэ энэ угаасаа миний байгаа юм чинь та нар тэгээд намайг битгий үзээдэрэй гэж. Яг ингээд шалдан гаруулал угаасаа юу вэ? Даарна. Мэдээж Сан Франциско одоо ингээд явж болно л да. Гэтэл ер нь жоохон ийм хүүтэн салхитай манай сан чинь тийм ингүүл дөрөө шууд танай мэнэ шахаад имлэг явна. Тийм имлэг явах мөнгө авахгүй. Тэгээ мөнгө маань араханда орж ирэх байгаа. Тэгээд би нэрээ бас би нөгөө нэг фэшн контент хийхлээр амар мөнгө өргөдөөд байдаг. Баахан илүү болов юм аваад ингээд жишээ нь ингээд онлайнаар ингээд 1 2 3 гэж тавсараа бол хамгийн мөнгө дуусчдаг. Хэцүү тийм ээ. Тэгээд удахгүй би донешн авдаг болно. За тэгээд юу яа. Дараагийн хооцог өмсөй олыг хуцаад өрөвдүүлээд унлаад өгдөг чи ингээд өвчин сэтэрчдэг юм шүү гай. Сэтэрчдэг юм шүү гай. За одоо нэг гоё юм байна гэж. Өнөөдрийн highlight. Өнөөдрийн highlight юу байх вэ? Жажан. Би энэ малгайг өмсөж гармаар байна. Тэгээд энэ малгайг би бас шинээр авсан.
Өөр л ийм алцгар юм өмсмөрс. Би өгөөс намайг ер нь л мэдчихэж байгаа. Би ер нь хэд ийм алцгар юм дуртай. Гэхдээ байнга юм өмсдөг. Хаяа л нэг ийм гидэн хөтлөхөр нэг ийм юм өмсмөр санагдаад хөгшрөөд үхээс өмнө ингээд илээ балаа юм хиймэр санагддаг юм уу яа тийм. Тэний угаас Америкт ирээд би жоохон бас тийм болцсон байж. Америкт ирээд ер нь хөөж жоохон юм нээлттэй илүү нээлттэй болцсон юм шиг би санагдаад би. Тийм ээ би. За тэгээд энийг өмсч үзүүлье. Яала энэ жоохон нөгөө нэг юм жоохон застай ах өмсөл үзүүлье. Энд нэг иймэрхүү байдлаар арайчгүй юм. За нэг иймэрхүү байдлаар өмсч болох юм байна тий. Тэгээ иймэрхүү байдлаар өмсөх тийм байна. Энэ чихэн нэг юм угаасаа ийм сапранхай ийм энэ одоо баг үсмэс шиг юм шүү. Oh my god. Гоё юм шиг, үгүй юм шиг. Хөөрхөн юм шиг, үгүй юм шиг сонирм алгаа бай. Би байнга энэ малгай хүмүүс энэ YouTube хийдэг болох юм уу тэгэл ингээд эхлэхдээ шууд эргэн сөгт тавтаа морил гэж. Би өөрөөсөө гайгаад шүү. Өөрөөсөө гайгаад шүү. Энэ яг босоогоор нэг үцдэг ямар харагдах нь. Оо. Яа төсөлжс нэг юм улаан өнгийн нэг юм юм. Энэ нэг байн би ингэж энийг өмсөж явах юм бол өдөржингөө ингэх юм байна дөө. Би нөгөө хиймэл хүсдэг юм уу хайш. За. Минуттэй. За ийм минуттэй малганаад байна. Би нэг хотлож авсан. Ийм хөрхөн. Ийм гоё арай. Ийм гоё стайс дөө. Ийм гоё. Гин бүрс та нарын нөгөө хайгаад олддог байсан. Малгайч олсон шүү. За ингээд нэг бас яг ингэчэл нэг гараа явах юм бол нэг бас нэг тийм ингэж гаруулч нэг тийм бас гоё биш ээ. Яах вэ? Ингүүл би зүгээр л нэг юм байдаг л нэг юм улаан бааны малгайтай бугуйшгэл харагдаад байна. За хэдүүлээ илүү жоохон алцгар болохын тулд би юу яа. Угсаа жоохон юм юу жакет өмсөж байгаа гадна талаар нь. Тэгээд ийм улаан өнгийн өөр юу байна та. Окей, хүлээж. Ийм хантаа зоо энийг өмсөж энэ угаасаа тэгээ орой салхи малхинд ясан цээж дарахгүй бол тэгээд түрүүн гайгүй штэ. Тэгээд энийг би бол бүр амар хямдхан авч яасан штэ. Яг энийг би баг энэ гэхдээ юу эжэндээ мэх баха. Би нэг юутад амьдрдаг байхдаа авч яасан нэг юм тэг эмхтэй таскаас авсан гээл бод би бүр энэ эмхтэй таск дээр хямдарсан энэ бүр баг юу лээ $18 лөө $28 л болсон мэсэн. Тэг би бүр what зад өмсөхгүйсэн ч гэсэн авыг нэг юм хямдрал харж гараад нэг юм өсөглөн чоншиг болчдөг шүү дээ. Тийм эмхтэйчүүд байдаг. Би яг тийм төрлийн бүр хэрэгтэй байна. Хямдрал харахаараа бүр ингээд өөрөө баг $20-тай байж $20-оор хямдрал юм авах нь төдий тийм мал واخгүй. Ер нь бол тийм ээ тийм би нэг тийм мал хүн байгаамаа. Тэгээ бид энийг өмсч үзүүл инста амар гоё. Амар хамдах хэрнээ амар гоё. За одоо өмсөж үзүүл. Өмсөөч дээ стам гэж. За нэг иймэрхүү за тэгээд нэг юм малгай маань юм баг зэрэг юм носон дуу юм шиг болохоор юм хандаа зүйл угаасаа гоё зохих юм байна. This is my opinion. Тэгээ бас нэг гоё юм байна да. Ding. Red belly. Энэ ихтэй амар алцар байлээ. Өмсч үзүүл. Ингээ хуруунууд нонгоо. Өнгөр уцаа ингээ touch. Sorry, юм мал байгаа дуучлаарай. Миний Монголын ард түмэн. Окей. За одоо ингээд нэг ерөөдөө нэг иймэрхүү бүрэн лук нэг юм балаа ийм балаа лук боллоо гэж.
уу аа. Тэгээд зүгээр нэг юм алцгар ийм алцгар юм өмсмөр гутал харин арай чи нэг өмсөж гадуур гарахгүй бах уу. Гутал харин доогуур нь надад Red Puma өмсчийг жижсэн бас энийг өмсчийг жиж минь айлын өмсч үзүүлээ тэгээд харцгаая. Бөөндө харцгаая. Би яг үндэ дэр юусэн өмсөж үзээгүй ингээд сайхан зохиогоо шааж өгч. Улааны өмсчлөө. Одоо цагааны өмсч. Нас явчлууд юм аа. Би нэг хөшөөнш болцсон юм мэдрэмж төрөөд идэх шүү би. За улаан нэг ингэж харагдах юм байна. Хальц хуугаа цагаан нэг ингэж харагдах юм байна. За тэгээ халууцах юм бол ингэж гэхдээ ер нь амар салхитай болохоор ер нь худлаа л да. Худлаа нартай ирнэ манаас ам жоохон зэврүүн шүү дээ. Бэм 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 бэм. За тэгээд нэг иймэрхүү юм болдгоо шүү. Эн чинь ингээд одоо хэдэн минут энэ бичлэг болохыг би мэдэхгүй байна. Тэгээд ерөөхдөө бол нэг миний энэ олон минут хэдэн минут болж байгаа мэдэхгүй ч. Мөртөө ерөөхдөө нэг энэ хавцаа болоод ингээд дуусч мөсдгийг. Тэгээд энийг дараа нь би чинь юу яана. 1 минут 30 секунд багтааж ингээд таслана. Тэгээд дараа нь voice-ийг бичнэ. Нэг бол voice-а бичээгүй бол бүх өөрөө ярьсан юмнуудаа бас 1 минут 30 секунд ингэж хоорондоо холбож уялдуулна. Яа, тэгээд дээрээс нь subtitle English ирэхийн бүү ажил биз та. Би одоо интернет жоохон залгаад байсан юм. Йоо, монголоор сайхан монголоор ярих сайхан шүү. Тэгээд монголоор ярих дуртай учраас би амар чалчих дуртай учраас ер нь YouTube надад маш сайн таарч байгааг би бодож байгаа. Тэгээд ийм балаа ямиг хэр багийн хүмүүсгүй л дээ угаасаа. Надаас өөр барагтаа өмсөхгүй л ах уу сонирхож. Тэгээд надад бол энэ малгай бол амар таалагдчих чинь би нэг уус өмсөж шууд энэ 7 хоногийн 5 дахь бол уус дахиад өмсөж яваад баар орно. Яадгүй. Тийм биз дээ. Нэг л амьдрын шүү дээ. Хизээ хүнгээл ангаагаад алцгаад тавьчих. Яа. Ямар хэм уцчихва. За тэгээд энэ одоо яг бүрдэн лук нь ямар харагдаагааг би мэдгүй. Гэхдээ энэ яг үнэндээ эндээс тэр хүртэл ингээд нэг босоогоор хөнлөнгөөр бичгээр үнэхээр тагжаар харагдуулдаг юм байна шүү. Дээрэс нь миний тагжрах бас байна. Нэг гендэ ч гондо ч гэдэг чинь хоёул ойлонда байна. Муухай дээр улцсан гэдэг чинь л болж байгаа шүү. Намхан дээр намхан харагдаад. За нэг иймэрхүү. Гэтэ энэ дээр нэг юм бүр юм алцгаар албаар юу байвал гоё юм байна. Би бүр юм cute цүнх үрчүүл. Надад байгаа би авдрий. Надад нэг юм инээдтэй цүнх байгаа байхгүй юу? What the fuck? Яг энэ таарна. Покинчо. Нэрийг мартчихлаа. Энэ Hello Kitty-гийн энийг би Hello Kitty-гийн Тайваны store-оос авч исэн юм өргөвч байхгүй юу? Тэгээ энэ нэг Покинчо гэдэг нь юу гэдэг яг хэлэх гэсэн чинь нэр нь орж ирдэггүй. Нэдэг байхгүй юм салгалсан хүр. Энэ яг миний өнөөдрийн нэг юм funny стил дээр яг таарах юм шиг санагдчих. Энийг би өөрч харамаар байна. Тийм үстэй. Амар өөрхөн би энэ цүнх амар дуртай. За тэгээд нэг иймэрхүү нийттэй говц өмсөд гадуур зүгээр гарыг гэж бодож байна. Чухал ажил байхгүй. Худлаа хэлж байна. Би ундаг дугундаа гэж худлаа яриад. Хүү. Би нэг скутертэй байхгүй юу? Тэгээд тэр скутерэндээ би гарч юу авах хэвээр нэг юм локер. Одоо ингэ цойжилдаг гинж минь шиг мэд дугуй цойжилдаг. Тэгэхгүй бол манай энэ санд чинь ингэ дүр сулгаа зэлгийг илмэл тавих юм бол унаад баг яваад өгнө хөгцөө. Хөөр. Би бол юм идэх гэж захиалсан тэгээд тэрнээр тавьчаад марччихнө бичлэгээ хийж чагаад. Одоо итгэхээс. За тэгээд энийг бичлэгээ дуусчихад юм итгэхээс тий. За тэгээд өнөөдөр ингээд миний энэ мангар хувцсыг өмсгöd надтай хамт байсан та бүхэндээ баярлаа. Тэгээд энэ бол миний яг YouTube дээрх анхны юм юу юм бэ? The fashion чихэн хайш юм битээ одоо тэгээд амар хүмүүс айгу хэл хамт айгу хэцүү юм аа. Энэ одоо fashion content нэг оруулах юм бол айгу чиний fashion гэж юу байдаг гэ гуцаад уна. Тэгээд тийм байхгүй. Тэгвэл тийм байхгүй гэж бодлоо.
Тэгээ нэгдээ одоо юу гэж нэрлэж оруулмаар юм бэ? Та нар нэрээ яг энэ миний хувц өмсдөг YouTube-ийн энэ ихний дугаар ахгүй юу? Тэгэхээр дараа нь би ингээд хоёр дахь дугаараа яг хамгийн их таалагдсан нэг хүний өгсөн нэрээр нэрлээд юм би яг энийг бүр контент болгоод ингээд нөгөө нэг би эрүү хэрхэн мөнгөө балаа юм дурдугаагээд нэг хоёр дугаар хийсэн маа шүү дээ. Тэр шиг яг энийг би тусна нэг дугаар болгоод YouTube дээр байнга оруулж байна. А тэгвэл энийг гой нэр санал болгоод өгөөрэй доор комментор. Тэгээ би тэр хамгийн их таалагдсан нэрээ энэ дараагийнхаа яг ийм хувц өмсдөг ийм фэшн төрлийн лого хийхдээ тэр нэрээр нэрлэж оруулъя. Гоё азтай. Хамгийн таалагдсан нэрээр би тэгээд дараагийн бичлэг ингэж оруулъя. Тэгээд ерөөдөө сонирхолтой л энэ бүр ингээд 50 цагт баригдахгүй тухтай ингэж алчаад. Тэгээд би өөрөө ингэж алчих дуртай болохоор. Тэгээд бас миний алчдгийг үзэх дуртай хүмүүстэй бас баярлаа. За тэгээд эрүүгийн суугтай хамт байсан та бүхэндээ баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр бай. Би заримдаа өөрөөсөө хүртэл кринжлдэг айнаа. Би ингээд бүр ингээд заримдаа би ингээд өөрөө би сая яг яач ваа гэдэг. Тэгээ өөрийн мэдгүй би юм тэнийг үлдээ тэгээд идэг юм инээдтэй гэх юм уу эргүү гэх юм уу. Мартсан шүү дээ. Аль хутлын нөмс гарах вэ? Тэгээ бид өөрөө шийдээд гарна л да. Угаас та нар одоо хэлэх боломжгүй. Тэгээ та нарыг таахгүй алийн нөмс гарсныг. За тэгээд үг холдож өхөр холтлоо. Өхөргөч гисэн. Өхрөндөө гарыг та. За тэгээд дараагийн бичлэр уулзлаа. Түр бай.